All the things you said, all the things you said, running through my head, all the things you said, this is not enough. Coconut. If you communicate with the product, you can make money off the product. Because look at Gaga. She's the creative director of Polaroid. I like some of the Gaga songs, but what the does she know about cameras? За сайн байна уу? За сайн үү димаа. Вау, өдрийн мэнд. Вау, ямар гоё юм бэ? Эффект мартаад байгаа шүү гай. Яна sorry. Манай менежер жоохон урт байгаа. Boss гэсэн. I'm your boss, bitch. You're gonna work. You're gonna listen. You're not gonna moan. You're gonna bitch. Нааш. За. Хаана юу игээ сууч байлаа. За. Вау, ямар гоё юм бэ? Бид хоёр Берлиний Бид хоёр сая подкастаа бичих гэсэн чинь аавж байгаа бичээгүй. Тэгээд дахиад хийж. Яа, ингээ харсан чинь яваа одоо явж байна. За ингээл сурах юмтай л энэ да. За бүтэн 6 дахь эпизод ичиж чинь за юу сурж гин вэ? Яа одоо ингээл би ч уг нь мим анзаармаар сая тэнийг юм шиг нүг өөр контроллер хараад за яг хоо. За минут юу сурав? За 6 эпизод бичлээ. Вау, ямар гайхалтай юм бэ? Тэ. Ерөөсөө ингээд бичнэ гэж хэлж эхлээл ерөөсөө энэ хүртэл хоолой үтик хүртэл би ингэж суун гэж би бодсонгүй. Айгүйх юм сурч байна. Одоо наад захын жишээ нь камерны өмнө яаж суух одоо чинь камертай ингээ харьцаад эхлэхэр чинь бичлэгээ дараа нь үзэн штэ. Тэнгүүд ингээ posture засч эхэлж гин яаж суугаад байгаагаа амар ингэ сууж мó юу сүлдээ баг яаж харж мараад байгаа. Гоёодод хөшөө шаацтай дууссан ч өө. Шүн ондгсон чи энүүгээрээ. Энүүгээрээ сэрж яриад. Хүзүү мүзөө хөшөөд хүн рүү яаж харж мархаа. За нөгөө талд цугаараа тийш. Тэ харин тэгээд хүн амтантай ингээд хамт орж мархтаа хүртэл ингээд яг угаасаа хүмүүс намайг хэд хараасан. За хараахан цаашаа яг комент хэлсэн. Дима амар тасалж орж ингээд I'm sorry guys. Хаач байчи гэсэн шүү. Наа шууд энэ юм ч яа гэдэг аа ингээд. Тэр комментиг айгу хүлээж аваа би сүүлийн 2 дугаар дээр чимээг байсан шүү. За ёо. Одоо өнөөдөр тийм байхгүй бит. Сонсмоор байл сонсохгүй гар. Энэ бол чиний биш миний подкаст наран зай. Энэ бол жинхэнэ наран зай шиг. Энэ бол чиний биш бидний подкаст. Аа бидний нууц подкаст. Тоглосон юм аа тэгээ үзэж байгаа юм л та хайртай шүү. Айгу love and hate relationship гэдэг. Тэгээд тоочоос ингээ ярих юм аа их амар зөв формулэд хийж юу сурж байгаа санагдаж байна. Одоо чинь эхний эпизод дээр ингээд хүмүүс сонсч яснаа хүүш яг гоё явж исэн чи дуусчлаа гэдгсэн байхгүй. Хоёр юм чи яах гээд байгаа гэдэг. Тэнгүүд яг гой ингээд зөв яриалгаараад явж байгаад зөв дуусгаад тэгэх юм бол хүн чинь бас нэг дотроо мэдэн шүү дээ. Одоо энэ эпизод дуусгах гэж байна гэх тээ. Тэнгүүд яг тэр нь одоо ингээд тархинд яг зөв орж ирдэг ч юм уу. За. Гэтэ битүүрийн яриа бол яг үндэ дуустах юм дөө. Тэр яриа ерөөсөө энэ амар unscripted. Угаасаа шоуны нэр бол ADHD. За яагаад ингэж нэрлсэн? Битүүр хоёлоо хоёр ер нь баг зэрэг ADHD тий. Баг зэргийн нэг юм ADHD юу вэ? Google-дэг шít. Яасан ямар юмны attention disorder яасан. За ADHD гэдэг маань болохоор яг өөрөө бол яг юм өвч одоо юу гэх өвчин гэх үү одоо монголоор яг disorder өвчин одоо хүний тархины одоо нэг юу гэмдэ symptom юу гэ за ингэ attention deficit hyperactivity disorder. Тэгээ энэ болохоор монголоор болохоор анхаарлын одоо асуудал болчихж байгаа тархины. За энэ болохоор биш тэ хүн болгонд ADHD гэж юм баг ихээр байдаг. За бит хоёрт болохоор ер нь бол нөгөө багаас нь бол баг зэрэг их байдаг. Яа тэгэхээр анзаарч байгаа. Нийлээ шаачууд нөгөө 25 50% болоо шааш. Тэг бит хоёр ч угаасаа нөгөө нэг яаж би тэрийг анзаарсан мэхээр юм ярьдаг нь одоо чинийс анхаарал амар хурдан сарндаг. Зүгээр энгийн хүнийхээс илүү. Тэгээ би бас ер нь амар мультитаскт амар муу. Ер нь эмэгтэй хүн чинь мультитаск муудлан сайн байд юм ба штэ. Эртөө нэг бодсон. Чиний хаана байна аа? Минийх мэдгүй би одоо нэг бол нэг юмд анхаарахгүй л нөгөөхөө мартчих. За тэр ч яах вэ? Тэнгүүтээ би яаж анзаарсан гэ би ингэ зүгээр сууч чаддгүй мэлээ. Одоо та хэд анзаарж байгаа бол би ингээл хөлөө солиод ингээл баруун зүүн. Гэтэ тэрийг одоо илүү болохоо анзаарахгүй яа тэгэхээр дассан надаа. Тэрийг одоо мэддгүй хүмүүс би чинь өөрөө камер дээр хараад үе ээж зүгээр сууж чаддгүй юм уу гэмээр. Тэнгүүтээ бас зүгээр сууж чаддгүй бас хоёр дахь шалтгаан нь юу байсан гэхээр одоо ингээд урд цаас мас чихэрний цаас мас нь штэ нуглаа очно. Тэгдэг хүмүүс байдаг. Би зүгээр юусоо сууддаг байхгүй юу? Ихэд бүр ингээд солиорч өгдөн штэ хүмүүс чинь. Тийм баг оригами хийгээд ам яа. Яавд манай аав ээж нар хүртэл хийдэж штэ. Тэгсээ тэрийг ADHD гэж мэдэхгүй тэгээд тэрийг одоо юу гэж тайлбарлуулсан тухай дээ. Өрөмний өч шиг наа жоохон бахт
За арайч тэгж хэлдэг. Өрөвний өч зүр суугаач гэдэг. Өрөвний үед болсон байх үед. Тэгэхээр гэрийнхэн бол тэрийг угаасаа миний хажууд байдаг хүмүүс дассан болох надад хэлдэг юм шиг. Би өөрөө л сүлд юу н олж мэдсэн. За тийм ээ би чинь болохоор ингээд шүн ундах гад хөвтөнгүүд толгой дотор дуу сонсох шүү. All the things is sad. Зүгээр толгой дотор би өөрөө өөртөө сая ярьдэн шүү. За тэр жаахан хүн болол ярьдаг л ахaltaа. Гэтэ бүр зүгээр жигнээс өөртөө ярьдаг. Гэтэ би бол яг ингэдэй. Яг ял ундах гад хөвтөнгүүд толгой дотор яваа л энэ Beyoncé-гийн тэр blow гэдэг дуу ядаргаад. Жаанаашаа суучих. За sorry. Наа хацгаад байгаа юм. Би ингээл яг хөвтөнгүүд ингээл толгой дотор яваа л нөгөө дуун зогсохгүй яваа л тэгээ нүдэ анаал хөвцөн ч гэсэн нөгөөт нь ингээл яваа л тэгээ бүр илээ бадаг болгоны ингээл давтаал заяа. Тэгээ сүулдэ баг нэрээ яг ярдیں۔ Яа унтыг төхөө гэ. Боли төхөө чи одоо унтраа. Дэлгээ гэдэг. Тэнгүүд миний нэг trick нь болохоор би яг нэг цав цагаан space-ийг ингээд төсөөлдөг байхгүй яг ингээд юу ч байхгүй байгаа юм шиг төсөөлөө. Тэгээд Squall бол миний нэг Better Sleep гэдэг аппликейшнаас ашигладаг нэг юм story энтер ярьдаг. Ямар их аппликейшн ашигладаг юм бэ? Шүлэг мөлөг. Тэрийг амар хөөрхөн амар би YouTube-с нүг White Noise-ийг солиорж ухаж хамаг цагаа алчээснээс завта энд 3 сарын subscription төлөөд авъя гэдээ авч байгаа байхгүй. Тэнгүүд ингээд амар гоё юм шүлэг, дуу бүх юм ингээд тавьсан. Тэнгүүтээ хай. Тэнгүүтээ ингээд яг тэрийг тавиал унтангууд яг хажуу тал ингээд тоглогдонгууд толгой дотор явж байгаа дууга бодохгүй тэр нөгөө шүлэг аяа бодоод тэгэл унтчихна. Яг тийм байхгүй. За энэ дугаарын сэдвэр бит хоёр өмнөх эпизод бэж байгаа sorry. Юу вэ? Сая ADHD. За ADHD яг нийлээд тийм байгаа. Гэхдээ яагаад би ADHD гэж өгсөн бэ гэхээр бид хоёр хүн учраас тэгээд AD гэдэг үг маань ганцаараа болохоор advertisement. Тийм advertisement. HD гэхээр high definition. Тийм яг тэгж бодож бас өгсөн байгаа шүү. Тэгээд ингээд одоо энэ AD-ийн би HD нэгээд. Чи нөгөө талаар үлээ үү? Би HD. Чи нөгөө нэг камер би болохоор айдаа хийгээл. Тийм шүү дээ. Тийм ингэж бас бодож өгсөн. Гэтэ амар хурдан зүгээр эхний эпизод бичвэл хоёул юу вэ? За энэ нөгөө юм байгаа ба. Lab гэдэг одоо манай Берлинд байдаг, Германд байдаг хүмүүс одоо мэддэг ах ингээд яг CEO шиг хаасаагүй байж байгаа юм кофе шоп. Тэг айгу үнний хувьд бол айгу дайжгүй баг үнээр одоо гой уух юмнуудыг зардаг. Гэхдээ энэ нэг 3-аас их салбартай болсон чи Берлинчүүдийн арилж байгааг. Дургу байгааг нь тий. Тийм бид Монголд CEO гарч ирэл яг тэгжлээсэн шиг. Тэгээ энэ болохоор ингээд Lab Life Among People гэсэн одоо реклам явуулчлаа за яах вэ? За Lab please sponsor us. За энэ дугаараар бид нар юу ярина? Би уучих уу? Наач ихтэй амар их байна. Чи бэр матаг уух юм уу? Матага бараг хойлох юм шүү. Харин тийм. Жохон ууж байгаа хэлчихье. Энэ дугаарын сэдв нь би юу гэж бодсон бэ гэхээр Deadly-гийн шоу өмнөх эпизод орсон. Би тэр нэрээ залуу насны хайр дуурлал, шохорхол гэд гоё юм ярьсан шүү дээ. Тэнгүүтээ одоо болохоор нэг тийм friendship хайр те ер нь хайр гэдэг чинь их олон төрлийн зүйл байгаа шүү дээ. Тэгээд тэр талаар ярих гэж бодсон. За чи найзуудаа хэр их дурладаг вэ? Тийм аа. Дурлнаа. Face. Би болохоор Deadly шоуас үзэж байхад нэг охин бас хэлсэн ш нөгөө чи ингээд олон эрэгтэй найзтай охтыг юу гэж боддог вэ гэд асуусан чи нөгөө эрэгтэй нь болохоор яг амар open хүлээж авч явах шиг байсан. Миний бодлого би бас амар их би өөр юмгүй амар их найзалдаг. Би бас өөрөө 4 ахтай өссөн. Тэгээ автаа ингээд 5 эрэгтүүний дунд өссөн учраас ер нь эрэгтэй хүмүүстэй бас надад уучраа олголцох одоо найз талаасаа ололцох надад амар амархан байдаг гэж боддог. Хайр дурлалын яг тал дээр ер нь жоохон асуудалтай. Тийм болохоор ер нь айгүйх эрэгтэй хүмүүстэй амар уучраа олоод айгүй олон эрэгтэй найзтай. Тэнгүүтээ бас эмэгтэй хүмүүс надаас эмэгтэй найзууд их байгаа. Ер нь би өөрийгөө айгүй олон найзтай хүн гэж боддог. Тэгтээ тэр дундаас бол миний одоо бүр ингээд зүрхэн дотор байдаг одоо бүр ийм хайртай бүр ингээд атгам дотор байдаг найз бол бас яг одоо 13 дотор бол байгаа. Тийм. Манай Димагийн Instagram-ийн close friends нь хэдэн хүн байдаг вэ? Хэдэн хүн нэр хаа. Зөндөө шүү дээ. За одоо шууд баримт 100 хэд байсан. Тэгээд 100 хэд ёо багсгасан голч хэлээ. Багсгасан гэдэг нь одоо 89 хүн байна. Яас лихөө шүү. Гэтэ яага багсгасан гэхээр одоо яг миний нөгөө нэг яг зарим хүмүүс би зүгээр гайгүй нэг хит дуулцчаараа өөрөө гайгүй дотно гэж бодоод хийчдэг байсан чинь яг миний close орсон хүмүүс бас зарим нь жоохон ардуур юм яриад байх шиг байсан. Тэнгүүт нь за яха тэр миний close байхгүй хүмүүс өөрөө гэж бодож болохгүй шүү. Би зүгээр яха үнэхээр бүр амар ингээд хүмүүд бас харуулмааргүй байсан юмнуудаа л хийсэн учраас хассан. Одоо миний амьдралд ер нь өдөр тутамд байгаа хүмүүс миний close байдаг гэж би бодож байна. Миний чиний амьдрал өдөр тутам 80 дүн байгаа юм. Тийм шүү. Одоо 80 үуч ингээл аралцалтаа л ажиллагаа шүү. Минийхд одоо 20 хүрэхгүй байгаа.
Тийм 20 ирэхгүй хүмүүс close гэдэг. Тэгээ би уусаа нэг close ч гэсэн нэг юм хийд өмдөө тэгээд баг байхад тэгэл яг анх Instagram stories яг нэг Snapchat ашигладаг байсан шүү дээ. Snapchat чинь story-тээс анх гарч ирээд strict-тэй тийм тэгчээд одоо Instagram story гарч ирээд close friends list интерээс гарч ирэхэд жоохон байсан юм анх уйдаа. Тэгэл их олон юм story дэг их юм хийдэг байж байгаа л тэгээ сүултээ угаасаа амьдрал явах ирэхээр одоо би нэг тийм хүнтэй чат мат бичээд идвэж тэгэл story энтер хийсэн ч тэгэл байнгын нэг тийм ажил promotional юм story дэг те. Тэгэл хаяад нэг гой юм авдаг ч юм уу дэлгүүрсэх юм. За нэг хоол идвэл нэг story дэг. Тэрнээс бол нэг доторх бодлоо нэг тийм story дэг болцсон юм байлээ. Тийм байна. Тэгээд би ч бас өөрийгөө их олон найзтай гэж яг боддог. Гэтэ яг найз ч юм уу танилуд ч юм уу гэдэг яг тэр баланс чинь амар хэцүү л те. Тэгээд анх 10 жилээс ингээл хүмүүстэй найзлал эхлэн штэ угаасаа. Тэгэхэд их хөөрхөн байсан. Нөө нэг 9 дугаар ангиас 10 дугаар ангиас ягаад холигдоод нөө нэг сонгоноор одоо нэг нийгмийн чиглэл, математикийн чиглэл, химийн чиглэл гэж байдаг гэсэн. Тэгээ би нийгэмд нь байдаг гэсэн. Тэгчээд тэгээ холигдоод ороод ирсэн нөө нийгмийнхэнд амар юм outgoing нэг тийм extrovert хүмүүс орж ирээд их хөөрхөн. Тэгээл тэд нартай яг найз боломжтой байсан чинь нэг багын найзуудтай хорогддог байсан. Тэгээд сүүлдээ 11 дугаар ангид аваад дотносоод найзуудтайгаа тэмцээн урлагт хамт ороод 12 дугаар ангид төгссөн чи бүр салж хагц чадахгүй нөгөө бүх хүүгүүдээрээ найзалдаг. Бүр ингээд нэгнийндээ очиж хоол унд хийж идэг. Хичээл дараад нэгнийндээ очдог. Тэсээ нөгөө нь псид гараад байжснаа нөгөө нэг бусад хидэгээ орхихгүй псиддгүү нам амайг орхихгүй бид хиттэй хамт байхын тулд псигээ хайснаа хамт нэгнийндээ очиж hang out энэ хийдэг. Амар хөөрхөн байсан. Хүн залгаадах юм. За тэгчээд тийм байсан чинь 12-оор төгсөх болсон чи бүр ингээ хагц чадахгүй амар хөөрхөн байгаад одоо гэхдээ би ингээд 25 наснаас буцаагаад ингээд харахад тэр олон найзууд дундаас нэг хүнтэй л би одоо харьцаатай. Тэгээд ганц тусламж гуйдаг, ганц юм болвол бичдэг хүмүүс бол тэр дундаас хамгийн муухайштай, хамгийн гавал, хамгийн introverted дан одоо надтай ингээд харьцаатай байдаг. Тэнгүүд ингээд хүн тэ нэг out of sight out of mind би ч гэсэн ингээд нүгэд өөр хатад амьдарч байгаа болохоор бас өөр бах. Тэгэл ер нь амьдрал явах ирэхээр хариуцлага responsibility амьдралын ингээд жамаараа ингээд хүмүүс ингээд их холддог. Гэтэ яг хүний зүрхэн дотор яг нэг тийм хэдий энэ хүнтэй би 5 жил бичээгүй ч гэсэн хэдий нэг өдөр адлаа орж ирээ тусламж өгсөд би бол хамаг юм зориулахад бэлэн гэсэн нэг тийм хүн бол байдаг бах. Надад ч гэсэн тийм хүмүүс зөндөө байгаа. Тэгэл 12-оо төгсчөөл их бүжгэлж их явдаг байсан тий. Тэгээд тэр гоё ах ич нартайгаа амар их найзлсан. Тэд нартайгаас нийлж байгаа л бас ингээл нүгэл холдоол явгууд угаасаа яах ярихгүй тэгэл харьцгаа байлаа. Одоо амьдрал нь юу болж байгааг мэдэхгүй тий. Тэгээ одоо манай ах ич нар чинь ингээд гоё хүүхд мөхтөдтэй болсон. Тэгэл би хүүхдүүдийн амьдралдаа ганц ч одоо хараагүй одоо тэгэл нөгөөдөл нь ингээл 5-наас өрчөж байгаа байхгүй. Тэнгүүдээ амар сонирчтэй. Тэгээд амьдрал ер нь инээдтэй. Гэтэ найзууд гэдэг бол үнэхээр амьдралын баяр баясгалан чимэг юм байлээ дээ. Миний муу найз ч одоо миний одоо чимэг шүү дээ. Чамаараа л гоё шүү дээ. Ой. Тийм. Ойлгох нь дээ. Тэгээд яг хөөхөө гоё найзуудаа хүндлэх хэрэгтэй, найзуудаа сонсох хэрэгтэй. Тэгээ нөгөө нэг албатай юм шиг найзалдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм нэг юм шиг. Юу болоод албатай юм шиг хоёр бинээ муулаад албатай юм шиг ингээл юу гэвэл Ladybug. Анда баяртай. Анда баяртай гэж нас баг бахта найзлдаг байсан найзууч угаасаа багийнх нь л найз байсан. Тухайн үеийн бодол санаа нүүлдэг байсан. Одоо ингээд би 10 жилийн мөлийн хүмүүс бол багтаа найзлдаг байсан найзтай уулзаад нөгөө нь шал өөр хүн болсон. Би нэг шал өөр хүн болсон. Тэгээд тэр хоёр ингээд зөрөлдөөд ангууд уулзаад татайлаа анда тэгж байгаа таарэ хэлэх баха. Тий. Та яри хэлэх баха. Гэтэ одоо ингээд нөгөө нэг миний бодлоор хүн болгоны одоо нэг фейс болгонд нэг хідэн найзууд байд юм шиг байгаа. Тэгээд яг миний хувьд бол одоо би нөөс олон найзтай гэж хэлсэн. Тэгээд намайг нөгөө нэг 17 18 таа байхад би чинь ингээ Монголд айгуу гарч ордог байсан юм айгуу тэнмэл заяа нэрээ үнээл хэлээ би нилээ арж гар найзуудтай Улаанбаатараа дүүрэн юм дэргээр нэг тийм машин зшин барьж сураал нэг найзынхаа машиныг авч гарч мартаг болол юу ч болоод байгаа тий. За тэгэл тэр үед ингээд оройтхоо олгонд ингээд ээж намайг загнаа штэ ойлгомжтой ч өстой хүүхдээ ч та гарч орлоо яасан гэл тий. Тэнгүүд ингээд манай ээж ингээд наад найзууд чинь ингээд наад чиний ингээд хажуу чинь насаар чинь байна гэж бодчихно.
Гэл тэр үе чи би яг нөгөө яг тинейжер хөвгтж бас яг шаардлагач байгаа юм чи. Ээж би таны үзээ ядж байна. За арайч тэгээгүй юм аа. Бараг л тэгснэ ингээл та ястаа намайг ойлгохгүй ядаргаатай ингээл те. Тэгэд одоо тэгэл яг ээжийг бол ингээ үнэн л байгаа байхгүй. Тэр үед байсан найзууд маань одоо бол наттай бүр холбоогүй болцсон ч хүмүүс байна. Тэр үед л өхөж чадах чам шиг банк дээр өмтгөж байгаа юм шиг хамт байдаг гэсэн шүү дээ. Гэтэ тэрнээс бол надад одоо хүртэл ингээд яаж нандаа гэд байж идэг хүртэл найзууд байгаа. Тийм болохоор юу мэдээж бүх юм бол үрд бол биш. Тэгтээ миний бодлоор найз гэдэг юм үнэхээр чи ингээд тэр хүн чи ингээд одоо л ер нь 20 гараад нэг юм хүмүүсийн үнцнийг ойлгож эхэлдэг болчтой юм байна. Өмнө нь бол баг над руу харж энэс хүн болгоны найзаа гэж боддог байлаа шүү дээ. Тийм тэр чин би чамайг одоо ч гэсэн ер нь тех гээд байна гэж боддоо шүү. Шүүмжилгээ би чиний найзын өмнөөс би бол чиний дотн найз шүү. Тэр чинь тэгээд дотн биш зүгээр танилуд болж өнгөрч байгаа байхгүй. Би ч хүн болгонтэй л угаасаа амар friendly байх гэж чийдэг. Тийм ингээ хүнийг ингээд хүн болгонтэй найз харьцаа хүнийг ингээ хүндэлж сурцсан одоо чи бол амар хүмүүсийг хүндэлдэг байхгүй чи танихгүй хүмүүсийг хүндэлнэ чи найзуудаагаа хүндэлнэ чи бүх хүмүүсийг яг ингээд амар юм kindness-аар харьцдаг байхгүй тийм аа тэгэнгүүт бусад хүмүүс амар их advantage авдаг амар их advantage хийдэг чамааг ашиглана тэгэл тэг болгон тэгчвэдээд гэж би ер нь амар санаа зовдөг ер нь бол тэгэл тэгдэж магадгүй. Тэр мэргээд авцсан. Наагч ч бас нэлээд ашигладаг байлаа ш хэсэг бол. Гэтэ угаасаа яг тэрний яг нэг үеийг ойлгоцсон. Би бол одоо яг найз гэж дуудаж байгаа хүн болгоныг бол хизээч надаас юу гэх нөө. Чи надаас юу ч хараагүй. Би ч гэсэн од үлээс юм хараагүй. Миний найзууд яг ингээд одоо миний хамгийн хайртай гэж боддог найзууд гэж хэлдэг хүмүүс бол би тэгтээ би нөгөө нэг хүмүүсийн юу нь ялгаж хэлдэг болцоо. Одоо манай од үлэг маань сайн найз гэж би танилцуулдаг заяа. My bestie гэж мандууг ч гэсэн my bestie гэх тэнгүүд хүмүүс ингэнгүүд маа найз ч гэдэг юм уу юу кинийг юм тооноос шүү заяа. Тооноос бас болно маа найз гэд тхим бол бас өөр ахгүй. Гэтээ ингээд за левел өхөн ч сайн шин тий. Яг гэтээ хүмүүс бол мэдэх хэвээр бол би өө маа сайн найз гэж хэлж байгаа л that's it. Тэгээд угаасаа яг 17 8 дүүнд амар олон хүнтэй найзалдаг байсан. Би чи бүр нилээ хүмүүс амар таньдаг мэндэг. Тэгээд тэр үед чинь бол хүмүүс бол нилээ ашигласан намайг янз янзын одоо их бага хэмжээгээр гомдоосон ч үе байгаа, гомдсон ч үе байгаа. Тэгээд сүүлийн 20 гарснаас хойш одоо яг шинээр найзлсан найзуудыгаа би амар харж найзалдаг болцсон гэх юм одоо ингээд нөгөө нэг намайг ашиглаад яг тийм надаас юм авах гээд байгаа юм уу эсвэл зүгээр ингээд найз гэдэг юмар ингээд сэтгэл санаагаар хамт ингээд явах гээд байгаа юм уу гэдгийг бол амар анзаардаг болсон юм байна гэж бодож байна. Гэхдээ чиний зөв би угаасаа багасаа нөгөө нэг юм хүн намайг муухагаар бодчих үедээ гэдэг юм юутай менталити өссөн багасаа. Тэнгүү тэр маань намайг одоо нөгөө нэг юм би хүнтэй муухай харьцаж болохгүй юм байна. Хүн намайг бити муухай бодосоо одоо нөгөө I don't give a shit гэдэг зам маань тэрэн дээр минийх гарч ирдгүй ерөөсөө. За энэ хүнд намайг бити муухаар бодосоо гэдэг. Тэрийг яг багаар засчил байгаа. Гэхдээ би ерөөсөө уусаа тийм амар дургу. Хүн муухай бодогдуулах амар дургу. Хүн намайг бити муухай яриасан. Тийм. Гэтэ тэр бол бас яг багтаа нөгөө нэг би жоохон бүлэглүүлжсэн учраас тэрнээс бас хойшоо нэг тийм зан сурцсан болов гэж боддог. Ер нь л нэрээ яг тийм шүү. Наа ч бас үнэн шүү. Нөгөө нэг багын trauma багын юмнууд ч бас их хүний personality-г shape-лнэ тий. Би нөгөө нэг авг үссэн болохоор нөгөө нэг амар юу чадахгүй нилээ abandon байж чадахгүй. Ингээд хүн намайг хаяаж явчих үедээ гэж амар хайдаг. Ганцаараа үххээс айдаг. Тэгэж ер нь тийштэй. Ярих юм уу? Яг тэ угаасаа зүгээр штэ. Тэгэл гол нь найзууд яасан бэ? Уйлах гээд байгаа. Нэрэл хүнтэй найзалчаал угаасаа ингээл хагцах болгонд их зүрх өвддөг миний. Тэгээд чи яг сайн нөгөө яагаад ингэ ойлгох чинь гэхээр намаа хүн хаяа. Одоо угаасаа нөгөө нэг чи ямар одоо ингээл бид нар чинь нөгөө гадаад амьдарч байгаа хүмүүс учраас хизээч угаас өөртний газар амьдрахгүй ойлгомжтой штэ. Тэгээ би угаасаа одоо лекчүр ингээд хэлсэн ойрон 5 жилдээ ер нь бол боцсон угаасаа тэр бол ойлгомжтой. Би бол одоо нөгөө нэг манай ээж аав хөшөрч юм те ер нь бол тэгээд
их орон гэдэг хүн чинь бас ингээд зүрхэндээ амар бодож авдаг учраас угаасаа миний боцох нь ойлгомжтой. Тэгээ чамаа ингээ хэлцэж байгаа тийм ч. Тэгээ одоо шиг болохоор ерөөсөө явна гэж боддгоо байхгүй юу. Тэгээ би дандаа асууднаас чи Монгол явахгүй мөн чам Монголд очивол ингээд чиний ингээ минийнээс авьяастай юм чинь амар гоё ажилд ороод ингээ гоё амьдрандаа гэл тэнгууд ингээд лгүй наас юу эндэ байна гэд тэнгууд нь би бол хүүнийх нь нөгөө шийдвэрийг чи хүндлээд ахаа гэд угаасаа манайдын амьдралын зам нэг өдөр салах нь ойлгомжтой. Гэхдээ би бол одоо ингэ шууд хэлэхэд би Берлинийнхаа найзуудтай амар хайртай. Яа тэгэхээр бид нар ингэ гадаад нутагт ингээд ээж аавгүй тий ингээ амар өөр орчинд ингээд ганцаархнаа ингээ жоох хөхдүүд штэ. Тэгэхээр бид нар хамт өсөж байгаа байхгүй ингээд амар их struggle хизээч би ээж аав битээ хараасаа эсвэл хүм наав тийм байдлыг мань хараагүй байхад манай Берлин найзууд амар харсан. Тэгээд тийм болохоор ингээд тэр фейсник өдөр дуусна гэх юм бол би яг тэрэн дээр л амар хэцүү санагдав. Одоо тэгээд манай хитэн сайн найзууд буцсан аль хэдийн. Тэгээд одоо ер нь аюу цөөхөлөхнө болж эхэлж байна. Тэгээд одоо тэр найзуудаас нь одоо ингэ хідүүлэхин үлдсэн. Тэгээ хаяа уулзахтаа уулзаал ингээд өмнө нь болохоор юм болгоныг л олоолоо уулздаг гэсэн чи одоо яг тэгээ хэлсэн чи. Одоо тэгээ явахаар чи одоо яах юм? Аваа явна ер нь. Гэхдээ ер нь тэрийг бол ойлгож байна нөө найз нь бол угаасаа одоо манай Манду Бадрал хоёр явахад хүртэл тэгэл тэр хоёр маань гэр бүлээгээл бодоол те хоёр бинэ бодоол хоёр айлд бэр орох гол хөргөө орох гол тэгэл ер нь явж байгаа ш. Тэгэл амьдралын фейзүүд ч нөөр тэгээд гэтээ би яг тухай одоо үед бас ингээд эндээ ажиллаад их туршлага багс амар юм карьер менталититэй байгаа хэл та би одоо тухай үед тэгэл энд ажиллаад их юм сураал тэгжээж ер нь зуурсны дараа л би Монгол явна гэж би бодож байгаа байхгүй юу. Яг тэгэхээр би Монголд очих юм бол надад угаасаа сурах юм баг байхгүй. Ахаал комфорт зонд орно. Би тэгж байх ер нь дургу. Бараг л хүнд оромжлуулаад хүний кофег зугаа явсан ч сурах юмтай байл тийм л газар тэгэх хүсдэг. Тэгээд энэ карьер бас нөгөө нэг өөр агаалтай манийдээ бид ч бүгд өөр гэсэн өөрийн мэрэгчлээ. Найзаагаа мэрэгжил бол одоо ер нь л хааж болсон одоо амьдрахад болно. Би Берлинд яг яагаад би ер нь явна гэж боддог вэ гэхээр одоо яг нөгөө нэг юм холдоод эхэлсэн гэх юм уу надаас. Зүгээр л яг би үзэх юм үзсэн, ойлгох юм ойлгоцсон. Тэгээд бас аав ээжээгээ бодож байгаа. Миний бас нас одоо ер нь явж эхэлж байна. Би угаасаа Монгол хүнтэй суун гэж боддог. Эцэц. Эндээс тэр Монгол нь олдохгүй байна гэж. Эндээс Монгол нь олдчихвол одоо үлжээсэл одоо хүн олж өгөөд үлдээ. Хүн олж өгөөд үлдээ. Хөөе хайж байгаа наацаа. Тэгээд яг хоо гэхдээ би өнөөдөр ингэж ярьж байгаа ч гэсэн жилийн дараа аим бас бодол өөрчлөгдсөн байхыг тийм би ч гэсэн бас хэлж байна. Би өнөөдөр ч гэсэн ярьж байгаа ч гэсэн жилийн дараа шал өөрөж маа. Юу гэсэн чи би үлдлээ. Би яваад өсөж чи энэ үлдээ наацтай. Чи энэ хүүхд нүгт гаргацсан. Чи за бойл байл. Хаяа явж байгаадсан тийм. Зүгээр ингээл одоо найзлахад байлээ. Артаас энэ видеоны линк шидэж байгаа. Чи санжино чи reminder гэж орж ирээ те. За чи. Хөөе манай амар сэтгэл хөдлөөс. За зүгээр энэ подкастн дээр ч уйлаад эхэллээ. 6 дахь эпизодоос нь уйлаад эхэлдэг. Энэ хэдэн минут болж байна сайн харж мэддэг. 25 минут гинэ. Айгу юу ч болоо. Юу ихний 25 дээр юу ч болоо байсан чи уйлсан. За гоё яана гоё. За гоё энийг хийчих. Өө нөө шот өчтрөө ягэр баяцраа. Ягэр аа. Яа за тийм байна тэгээд яа за гэтээ амар emotional явж шүү. Яг тэ гоё штэ одоо 6 эпизод эхний эпизод дээр уйлаад эхэлсэн бол тэнэглээ. Тийм. Гэтэ ингээд гоё сони юм. Би одоо хизээч чамтай анх ингээд найзлахтай подкаст хийгээд сууж уйлаад сууж ингэж бодож ирсэнгүй юу? Би чи ер нь бол чи ихтэй төрүүлж уйлж мэлж байгаа тохиолдол бол баяраа саяныхлах. Нэр би ч амар уйлах штэ. Би ч сайхан уйлна ойрлоо. Айгу том нулимстай. Гэтэ айгу хөөхөн нулимсан гэхдээ амар том гардаг заа амар тийм. Би ч нэг хитэн шот уучих юм бол уйлна, хүн амтан бодож уйлна. Бараг л нэг удаа бид клабд шоуд байгаа байхгүй. Клаб ороо бүжиглээ ээжсэн чинь амар emotional болсноо. Мандуулуу Бадралыг ярьж уйлж штэ. Найз залууг нэрээд хөөхөн гээ. Та ерөөсөө хөөхөн гэснээр уйлж байлаа. Тийм манай хоёр найз олстой хөөхөн шүү. Нагаа өнгөрсөн жил бас би айгу сэтгэл санаа амар хэцүү байсан. Буцаж Берлин үж ирээл те.
Тэгэхэд манай хоёр чинь наваа гэслээ хүүхчгээл би тэгэл ер нь олго гэрт нь очил хөвтчихин тэгээ хүүхчгээ намайг болстой нэлээд бүцэлсэн. Найзууд dependent байна гэдэг гоё мэдрэмж шүү. Юу ч болсон найзууд дээр очиж гэсэн нэг тийм мэдрэмж. Тэр л амар нэг тийм одоо safety тэр мэдрэмж гоё найз нөхөрлийн гол юм л байгаа л та. Одоо за нэг 20 наснаас хойш бисаа хэлсэн шүү дээ. 20-оос хойш ер нь найзлсан найзууд ер нь амар юм. Тэр хүмүүс бол миний бодлоор за босод хүмүүс үгүйхгүй ч гэсэн миний бодлоор тэр хүмүүс 80% та миний насаараа ингээд миний хажууд байх хүмүүс ах гэж би бод. Юу асуух чинь. Энэ миний нулимс үү? Наач бүүн байна. Яг бүүн байна. Сквал юу энэс онцгой. Тэгээд тийм ба зүгээр. Тэгээд яг би ч угаасаа 20 нас өнгөж яг бас Берлинд тойр үрж мөрөөл те. Тэгээд тэрнээс хойш одоо миний ингээд Берлиний найзууд бол ер нь миний нэр бүр хүн бол хүнийг ч харж чадахгүй, хэнийг ч анзаарж байгаагүй, хинээс ч сонсож байгаагүй талаар бол бүх юм мэдж байгаа. Наа одоо blackmail гэх юм бол одоо энэ л намайг blackmailтэн за ямар нэг юм болох юм бол. Тэгээд ус тийм real mail-ус явдаг ш TikTok дээр ч гэсэн ингээд 20 наснаас хойш найзлсан найзууд бол үнэхээр амьдралын амар том юм гэрэл гэгээ байд юм байна. Ягаад тэгэхээр яг том болж байгаа байхгүй юу? Том хүүхэд биш, том үнч биш. Тэг ингээ фейсэн дээр. Тэгээ тэр найзуудтай одоо ингээ та хэдтэй маш их баярлагдав. Баярлаа. Одоо тэгээд бүр 35-аад 40 төгөхөд энэ найзуудтайгаа байвалаас гоёлох. Гэхдээ тухайн үед бас өөр найзуудаас зөндөөл орж ирж штэ. Тэр үеийн нөхөрлөл яах бол би бол тэр жинхэнэ хаана байгаагаас шалтгаалж. Нөгөө нэг хоёр хүүхэд мөхтэй сахилуулаад баг хүүхдээ сахилуулаад явжсэн чинь нөгөө нэг хоёр хүүхэд найзлсан чинь ээжтэй найз байж болсон нэг тийм киноны гард юм шиг тийм хүн байглах та. Тийм өмнө нэг 10 жил байсан ч гэх шигтэй. Сайн юм яриад. Үгүй бүр ингээ танихгүй хүнтэйгээ шинээр найзлаад. Хүүхдээ сахилуулж явж байгаад өөр танихгүй. Тэгээд хүн ээж найзтай болно гэж. Одоо тий хоёр ээжүүд найзлах юм тийм хүн зөндөө байдаг штэ. Хоёр аавнууд найзлах юм уу. Тэгэл одоо бид хэдийн 20 насны зовлон гэхээр одоо тэгэл шалахгүй штэ юу л байгаа мөнгө төгрөг тэгэл нэг 10 үерхэл heartbreak тийм хүл юм байгаа ш. Одоо тэгээ тухайн үед хүүхд мөхт олцоод гэр бүл зохиогоод байж хаад зовлон одоо ямар хөө байдаг бол 50 настай хүнд нэг одоо очиод 50 жил одоо юу ийдсэн байх бол гэж. За хоёлаа 10 жилийн дараа нэг тэр хүртэл одоо подкаст хийж байгаа болоо. За ADHD volume 2 Биш 10 жилийн дараа нэг подкаст хий. За тэгээ. Яг амьдрал юу болж өнөөдөр энэ дээр ярьсан юм юу өөрчлөгдсөн талаар те. Зөндөл өөрчлөлт үү те. Тэгэж ивэл гоё лээ. Гэтэ подкаст маань өргөжлөөд 10 хэдэн жил болчихгүй гэсэн үг үгүй те. Энэ подкаст чи ер нь хэр удаа хийнэ гэж бодож байна? Энэ жилдээ бол хийх л ах. Тийм жил гараад бас хойлонгийнх нь өөр контентны санаа гарч ирвэл хийж магадгүй. Тэгтээ би хаана байхаас шалтгаалах байх та. Энийг юм хайж авах гэдэг. Өөлжсэн хаяа л гэдэг. Яа. Ер нь бол за 7 хоногт нэг эпизод гэхээр хоёлоо энэ жилдээ усгаж чинь бас нэлээд эпизод госчихлаа юм байна. Хэдэн сизон гаргана. Гэтэ миний бодлоор season 2-оос л хоёлаа ядаж 2-7 хоногт нэг хийдэг болох хэрэгтэй байх гэж бодож байна. That's true. Тийм одоо л яг бас амар яд юм байна. Би одоо ингээд чимдам гэд нэр зөчдөг шүү. Чимдам жирээс. Манай нөгөө нэг камера, микрофон бүх юмаа хийгээд үүрээ жохлоор амар хүн дөнгөд нь би чимдамлгаа хийгээд тэгээд чимдамаа чирээл яваана. Одоо миний чимдам чирсэн зурнуудыг таад харж байна. I'll be there. Every Christmas. I'll be there. Every you do that Thanksgiving. I'll be there. Тэр шиг миний цагаан чимдам өстэй me and my чимдам against the world. Яа өнөө. Тэгээд ийм юм бэ. Найз гэснээс одоо яг адилхан настай юу. Ер нь ингээ найзтай ингээд одоо ингээд юу гэх юм надаас нилээ ах заяа ах ихч одоо бараг л манай хамаатны хүмүүстэй чацсан бид тэр чинь бол миний хувьд ах ихчтэй насны ер нь тэгээд яг үнэхээр vibe нь тохироод эхлэхээр нас бол хамаагүй болчихсон юм байна. Тий. Одоо манай vibration-ы Анка Бойно хоёр байна. Гур ах мах ихчүүч баасан. Тий тэнгүүдээ од хэлэг болохоор тэр хоёрыг ах ихч гэхгүй шууд Бойно Анка чи гэж тоддог. Би болохоор анханаас Анка ах Бойно ихч гэж сурсан. Чи надаас өмнө мэддэг гэсэн мэт тэр хоёрыг. Тийм баха. Үгүй штэ. Үгүй мүү? Чамтай танилцаад дараа штэ. Тэгээ бараа нь орж ирж байгаа юм чи. Тэгээд манай нөгөө Бадрал Анка ахыг Анка ах гэдэг байсан. Тэгээ би тэрнээс нь сурцсан. Бойно ихчийг уул анх чи гэж хэлснээ яалтчгүй тэр хүн надаас илүү арай мачуур байгаад байгаа байхгүй яач ч утсан. Тэнгүүч ингээл за энэ үнийг бол яач утсан чи гэж бол угаасаа хотлаа байна. Тэгээ тийм болохоор тэгээд Бойно ихч гэж дууддаг. Тэгээ гоё найзуудтайгаа ийш тийшээгээ
Hi. Найзтайгаа ийш. Яг яах чинь гэж бодож. Одоо их чинь сая варж байгаа зодсон байл яг камерын дээр. Тийм хөөхтүүд явж байна. Анкатай угаасаа би яг ах ингэж дээшээгээ ингэж харьцааг угаасаа л яг нэг ажил дээр хоёулаа ажлын vibration шаа гээл угаасаа яг нэг левел дээр танилцаал тэгэл гар оройл тэгэл чи гээл явж байсан. Би бүр анкаг 20-тэй залуул гэж бодсон угаасаа. Тийм шүү дээ. Угаасаа манай хүн чинь айгуугаа цоглог штэ. Тийм залуухан шингэн цус шингэн. Тийм. Тэгээд гоё юм найзуудтайгаа аялал маялал хийнгүүд бүр улам дотносон те нэрээ. Тэрийг л яг юм байна. Одоо та Монгол байгаа хүмүүс бол иш одоо хөвсгөл гараад явдаг. Сайхан гарч ороорой. Одоо бүр мөнгө цулуулж байгаа дээр баг Стамбулж орсон яах вэ? Вьетнам явъя. Вьетнам. Вьетнам ч гэхдээ амар гоё өстэй. Тийм хямдхан юм шиг үлээ шүү дээ. Хүмүүс ч амар очоод амар байж байгаа л хүрээд вилла Миланд. Тийм юм угаасаа амар хөгжсөн. Угаасаа туризм өндөр сайтай. Тийм. Гоё тэгэж аялж яваарэ гэж нэрээ хэлье бурхан минь. Тийм одоо ер нь тэр банкныхаа зээлийг аав. Заавал байр авахын тулд зээл авдаг юм уу? Үгүй. Найзуудтайгаа аяллаад нэг явчаад хүрээд нэг гарчаад нэг виз мэдүүлэг туризмын виз бол гайгүй штэ. Манай бас ингээл аялна гэлж байгаа нэг 2 жилдээ нэг тийш яваад байна. Чи тэр анх хоёроо чи над дээр ирж аял. Нөгөө ганц найзлага. Нөгөөг нь хайцсан байж. Нөгөө тэр 10 жилийн найзуудаа ирж аялмаар байна те. Гоё юм үзээд хамт жинхэнэ аялал бас нэг тим байдаг штэ нөгөө нэг уухлаар найзууд өөр аялаад явангууд хүний яг нэг өөр зан гарч ирж байгаа байхгүй. Өглөө сэрчээд новчсон сэрэхгүй аялж ирчээд. Унтах гэж ирсэн юм чи? Унтах гэж ирсэн юм бас яс одоо гаалах тэнгууд ингээ алхаж малахгүй яа хөл өвдөд ингээ хүмүүс доо хөгийн шүү. Чи сая ингээл одоо чамайг явчих үдэ гэж би санаа зовдөг шиг чи найзуудыгаа хэрэг алдахаас айдаг одоо юу гэдэг. Хөө наа чи ямар асуулт. Юу штэ. Би ер нь айгүй олон хүнтэй найзлахаа болсон, муудалцсан үе. Би тэгтээ яг хүнтэй би муудалцах би хэрүүлэх амар дургу. Хүнтэй ингээд нөгөө чанга тооноор харьцаж марцах амар дургу болохоор ер нь тэгэл зүрхөө хэлээ салж суудаа байдаг. Тэгсэн чинь ер нь одоо анзаараад байхад яг найзыгаа алдах одоо friendship breakup яг хайртай хүнээ алдахаас их зүрхэнд амар их үлдээд юм байлээ. Жинхэнэ депресс хусна. Амар их бүр үнэхээр зүрх сэтгэлээрээ үнэхээр амар юм гомдоод тэр хүнийг бол ингээд юм ирчимтэй амар их өвтгт юм байлээ. Тэгээ би бол нэг хідэн найз бол тэгж алдсан. Тэгээд яг алдсан шалтгаан нь болохоор тийм нэг одоо бусад хүмүүсээс одоо шалтгаалаагүй гэх юм уу? Яг бид хоёрын үзэл санаа зөрдөг ч юм уу эсвэл зүгээр л яг нэг нь одоо нөгөө нэг амар хичээгээл нөхөрлөлтөө амар ингээд авч явах гэдсэн чинь нөгөөх нь ерөөсө тэрийг одоо буцааж өгөөгүй надад бол тийм шалтгаан голдоо уулзахгүй. Тийм ерөөсө голдоо уулзаагүй нэг нь Аз руу яваад байсан чинь нөгөөх маань хойно үлдсэн ч юм уу. Тэгээд би бол өөрийгөө хүнд амар сэтгэл гаргадаг. Чи хэлсэн ш би амар хүнд амар сэтгэл гаргадаг. Би хүнд амар тослох дуртай ингээд хичээгээд ингээд зөвхөн би найз гэж бодсон бол тэр хүний төлөө би бол ингээд үнэхээр явдаг. Тэгээд тэрийг маань надад ингээ буцаагаад өгөөсэй гэж би тэр нөгөө хүнээс би хүлээдэг байхгүй. Тэгээд одоо тэгээгүй тэгж явж ийснаа яг сүулт нь яг миний ингээ одоо пик байгаа штэ. За яг энэ үн дээр яг энэ дээр л тэр хүн надад энийг буцаагаад өгчих юм бол ингээ би бол амар баярлах гадайсан чинь манай хідэн найзууд маань надад тэгж буцааж өгөөгүй. Тэгээд амар гомдсон чинь гомдоод ингээ би үгээ хэлж байгаа байхгүй. Чи ингээ намаа ингээ инглээ те ингээ надад амар хэцүү байна гэсэн чинь тэрийг ингээ зүгээр л нэг ингийн өнөөдөр уулзаж байгаа юм шиг хүлээж авсан байхгүй. Тэгсэн чинь бид тэр үнтэй болохоор 8-аас дээш жил найзалсан байгаа байхгүй. Дөнгөд chill overreact хийсэн. Чи миний л буруу бол яг тэр хүний бодлыг бол би одоо үгүйсэхнээс хайшин өөрөө бодож байгаа мэдгүй. Би болохоор өөрөө бодцсон тэгэл би вау за ингээл юм байна те гэл тэгээ тэрнээс хойш би тэгээд яг үнэхээр уучлалтаа гуугаад ингээд яасан бол би хүлээж авахулсан баг. Тэгтээ би бол тэгэл нэг үгүй бол тэгэл хүний хандлага гэдэг өөр л дөө. Яг тэлэр хүн нэг юмыг аврахын тулд нэг одоо ингээд тэр харьцааг аврахын тулд тэр friendship-ийг аврах гад нэг нь ингээд effort хийж явах нөгөөх нь ингээд амар ингээд хүлээж авахгүй те. Тэр жоохон муухай л да. Хүн уучлахгүйгод хүлээж авдаг хүмүүс бас байна. Уучлахгүй юм хийцэн үе байдаг л баг. Одоо жишээ нь ер нь ямар нэгэн нөхөрлөл донд. Гэхдээ үнэхээр бас юмыг твчээд уучлна гэдэг чинь бас юм агуу том хайралтай. Тэгээд үнэхээр чааг уучлмааргүй байсан бол одоо тэгэл хаяад явах нь зүгээр ах та. Гэхдээ угаасаа тэгээд үнэхээр
мэдчил байгаа шүү дээ. Үнэхээр ингээд ямар найз гэдгийг те би яаж тэр хүнд ингэж тослаад яаж би хажууд нь байсан бэлээ гэдгийг маа бас жоохон ч ихсэн ойлгоод ингээд яг тэр хүний тэр үед нь сэтгэл санаа нь хэцүү байсныг бол би үгүйсэхгүй. Гэхдээ яагаад тэрийг надад зүгээр ярилцаж болоогүй те. Одоо бид нар чинь яг үнийг хэлэхэд нэг тийм 16 толгойтой хүмүүс байгаа биш. Тэгээд үнэхээр ингээд тэр хүн бол миний тэр хүний амьдралд би хэрэггүй болсон юм байл гэж бодсон. Тийм болохоор би өөрөө амьдралаас нь гарсан. Тэгээд гэхдээ би бол хизээч би муугаар бодож явахгүй. Одоо хүртэл би амар хайрладаг, сайн явж байгаа гэж найддаг. Тэгээд нөхөрлийнхаа пикэн дээр ингээл нөхөрлөө төсөөлөөл байнгын л хамт байх юм шиг ингээл яриад ингээл хичээгээл тэгснэ ингээд гинт нэг өдөр бүр өмнө нь ингээд хайргүй байсан юм шиг те одоо нөхөрлчин бас ингээл нэг төрлийн хайр штэ тэгэл үнэхээр хайрлаж найзлаагүй юм шиг тийм ааш зан гаргахлаар бас айр өвддөг байхгүй. За тийм байна. Тэгээд яахан бацхуу да. Бадсан ч яах вэ? Тийм байна. Тэгээд зү шууд хэлэхэд завшаанаа ашиглаж та. Энэ завшааныг ашиглаад хайртай найзуудаа миний амьдралд тий 0 насаас эхлүүлээд 26 хүртэл 26 жил миний хажууд байсан орж гарсан бүх хүмүүстээ маш их баярлаа. Тэгээд одоо хүртэл миний хажууд байдаг найзуудаа маш их баярлаа. Тэгээд орж гарсан бүх орж гарсан хүн болгонда Ying Yang тэг өнөөдөр хүртэл ингээд уйлахт минь нулимсыг мань харсан бүх найзуудаа одоо л ихтэй зүгээр тэг friends hallelujah гэдэг шүү. Тэгээ бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ найзуудаа хайрлж аваарай. Яг одоо өнөөдөр нэг найзаа гомдоцсон байгаа бол уучлалтаа гуугаад тэр үнэхээр тэр хүн чинь амьдрал байх хэрэгтэй гэж бодож байгаа бол битгий алдаарай. Гэтэ яг уучлалт гуйх хэрэгтэй. Бас нэг тийм найзууд нэг тийм 1 жил харьцахгүй байхад бол гоё идэг шүү дээ. Тийм шүү дээ. 1 жил хэрэлтчээд блоклчаад 1 жилийн дараа ричаад тэгэхэд бүр ингээд сэтгэл санаа тэнхэрсэн. Тийм бас space өгөөд явж бол заавал бас тэгэл ягаад ахын ч сайшин тийм. Гэтэ зүгээр уучлаарай гэдэг үгийг бас хүмүүс би амар хилдэг байгаасаа гэж боддог. Уучлаарай. Уучлаарайгаа уучлаарайгаа үнэхээр зүрх сэтгэлээсээ хилж сурах хэрэгтэй. Юм л бол уучлаарай гэдээ өөрчлөгддөггүй. Юм л бол хэрэлддэг, өөрчлөлт байхгүй байвал тэр хэрэггүй шүү дээ. Тэгээ бас хүнийг уучлж сурах хэрэгтэй гэж би боддог. If you say you're okay, be okay. Бити 100 тай. Тийм. Хүнийг уучлдаг байх хэрэгтэй guys. Одоо за бүр үнэхээр ингээд насаар нь амьдралыг чинь бүр бодоо олох юм хийчихгүй л бол одоо уучлаарай гэд хэлэхэд найзаагаа бол хүлээж аваасаа гэж боддог. Бас өмнөх мөчүүдээ бодоод те. Тэгснэ ингээл за зүгээр хичээд ингээд хамтлага нь стил нэг тийм ингээл муухай байгаад байдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм бол ярилцаад үнэхээр яг хэлэх юм хэлэх хэрэгтэй баг. Тэг үнэхээр тэр хүн ойлгохгүй бол одоо яг ихтэй одоо хүн мунцсан ба шүү дээ. Хүн мунцсан ба шүү дээ. Хүмүүс ирнэ агаар нь санаа зовлтгүй. Манай ээж хэлдэг шиг одоо наадвал чи насаар ч аам чи байхгүй. Тэг ингээд бүтэн амьдралын туршид л тийм юм байлаа. Шинэ хүн байнга орж ирж идэг, шинэ хүн байнга явж идэг. Тэр нь дуустахгүй юм шиг үлээ. Тэгээд зүгээр сэтгэлийн хаттайгаараа залуучуудаа бүгдээрээ чаднаа. Тэгээд бидний дугаарыг энтиг хүртэл сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хайртай шүү guys. Тэгээд найзтай хайртай гэж хэлээрээ. Хамт уйлсан уу? Тэгээд уйлсан уу? Ясагтай амар. Би өөрөө эдэж подкастн дээр уйлсан гэж бодож байсан гоо тэгтээ. Таад одоо миний бүр нулимсыг харлаа ш. За love you guys. Ciao. Like and subscribe and shit. Bye.